Сайн байна уу? 2000 оноос хойш төрсэн хүмүүсийн дуу хоолой нийгэмд маш сул байгааг анзаарлаа. Тийм учраас би өөрөө асуухаар шийдсэн. Энэ подкастны хамгийн гол зорилго тэдний дуу хоолойг сонсох өсвөр нас, хүүхэд насны хэр байсан юм бэ гэдгийг мэдэх. Бичлэгээ дуусна үзээрэй. Манай подкастын хамгийн ихний зочноор Джессика. За намайг Джессика гэдэг. Тэгээд жинхэнэ нэрийн Содон Шитгэр гэдэг. Тэгээд би одоо 20 настай. Дуулах дуртай. Тэгээд ер нь бол сүмд багасаа үйлчилсэн Христ итгэгч юм байна. Яг өсвөр нас ихэвчлэн нэг 12-оос дээшээ нэг 18 хүртэл ч юм уу гэж хүмүүс ярьдаг. Тэгээд минийх болохоор яг эргээд ингэ бодохоор яг юу илээ би чинь хэм билээ яах вэ гэл ингээд амар самгардаал гинт нэг ухаан орсон гэх юм. Тийм үе болохоор нэг 14 15 тэгээ ер нь 16 наснда илүү хүчтэй тэгжсэн. Тэгэхээр өсвөр насны хамгийн хэцүү санагдчихсэн юм гэх юм бол би нөгөө багасаа итгэгч гэр бүл төссөн. Тэгээ багасаа яг ингэж болохгүй тэгж болохгүй гэдэг ингээд дүрм айгүйх мэддэг. Багасаа библийг уншсан. Тэгээд ер нь сайн хүн гэж юм байдаг, муу хүн гэж юм байдаг гэсэн ойлголттой өссөн гэх юм уу. Тэг яг тэр сайн хүн болох гэж хичээсэн тэр зүйлдээ амирх ядарсан. Би ер нь яагаад юм байх хэвтэй юм бол, яагаад өөрийгөө ингэж хүчлэх хэвтэй юм бол гэдэг дээр айгүйх эргэлзэж тэр тал дээр амирх өөрийгөө олох гэж хичээж исэн үе гэж миний бодогдчих. Тэн дээр ингээд хийж үзхийг зүйлс одоо хүсдэг зүйлсүүд амирх байсан. Гэхдээ би яг эргээд харахад ер нь бүгдийг хийж үзсэн. Ингээд айгүй чимээгүй ингээ ганцаараа бүх юм хийгээд тэгээд ер нь бол намайг ингээд уруу татдаг найзууд ерөөсөй байгаагүй. Итгэгч биш найзууд маань ч гэсэн. Тэгтээ ингээд яг өөрөө зүгээр хийж үзхийг хүсээд яагаад ингэж болохгүй юм бол хийж үзэхээр ямар байдаг юм бол хийж үзэхгүй байвал ямар байдаг юм бол гэд ер нь бүгдийг хийж үзсэн гэж би боддог. Тэгээд тодорхой хэмжээнд хийж үзээд болохгүй юм байна. Энэ ямар ч утга учиргүй юм байна гэдгийг ер нь бол мэдээд өөрөө тэрэндээ ингээд цаашаа гүнзгийрч явахгүйгээр жоохон ингэж дөрж үзчихээ тэгээ болцсон юмнуудыг тий тэгэл одоо жишээлбэл аниме үзэх ч юм уу тоглоом тоглох видео гейм тэгэл одоо янз бүрийн хорц зуршлууд бас байна тий тэгээ тэднэрийг бас зүгээр дөрж сонирхож үзчихээ тэгээд за биш юм байна гэж бодоод болчихсон за гэд тэг яг би нэг юм аягүй сонирхолтой зав ингэжсэн за тэгээ энийг үзэх хүмүүс юу вэ гэж бодох гэдэг. Би жоохон бахтай ингээд хүмүүс ингээд амар гэрчлээ яриад тэгэл би өстө архин дээр орцсон байж байгаад ингээд бурханд итгээд би өстө шоронд байж байхдаа бурханд итгээд тэгээ өстө бурханыг таньж мэдээд би ийм өөр хүн болсон гэл ярьдаг байхгүй. Тэгэл би ингээд бодохоор надад ерөөс тийм байхгүй. Би багасаа л итгэгч байсан. Багасаа л энэ баг сайн явж ийл угаасаа л энэ чи итгэгч юм чи. Угаасаа л пастор хөхт юм чи ямар амаатай гэж боддог. Харин муу яваад жоохон муу байж ивэл те бараг нэг жоохон ууралцсан байж ивэл энэ одоо юу вэ гэлтэй энэ одоо яахаар ингэдэм бараг жаргалтай төрцөн те жаргал таахгүй зовлон гэдэг шиг ханддаг байсан хгүй хүмүүс. Тэгээ би ингэ бодохтой би магадгүй муу яжгаад сайн болох юм бол хүмүүс намайг хараад энэ ч өстө бурхан дээр ирсэн юм байна те ёо бурхан өстө яг зөв юм хийж байгаа юм чинь ямар гоё гэж хэлэх байх гэж бодож исэн. Тэгээд хойд яг тийм юмнууд хийж үзмээр санагдаад хийж үзвээ. Тэгээд дундаас болохоор яг миний зүгээр ганцаараа яг туршиж үзсэн тамхи татах. Тэгээ яг хойд нэг тамхиных олон одоо жил мэл бол татаагүй. Нэг хэдэн сар татчих үзэж байгаа тэгээ болсон баг. Тэгээ би яг нөө орой ингээл гараал хальт ингээл нөгөө нэг дэлгүүр гарахтаа ингээл яваад тамхи ингээл аваад ядаг. Тэгсэн чинь аав ингээд мэдээд байгаа юм шиг санагдаа манай аав. Тэгээ би ингээд хойд амар айжаас нэг гинт хүн гэлбэлзэн гихчээр тэгээд ястай айгаал тэгсэн чинь аав нэг орой ингээд яг би ингээд гарах гад гэрээсээ гарах гад тэгээд дэлгүүр явчаад ирээ гэд тэгсэн чинь тийм үү гэл тэгээд би чинь амар баяр хүртэй явж штэ гэс явчаад ирээ гэл тэгсэн чинь аав ерөөсөө намайг тэгдэггүй байсан чинь яг үүд нь ингээд зогсоол хараад байна. Тэгээ би ингээ хувцас өмсөөл гарлаа аав гэл үүлээсэн чинь тэгсэн чинь аав ингээ харж ярьсан. Намайг ингээ аливаа аав нь тэврий гэдэг тэгэхгүй. Тэгээ би гайхаад яах ч юм бол тэгээ тэврээд
Тэгснээр айгүй удаан тэврээд тухайд надад амар тэг санагдаад тэгээ үнэрлээд байгаа юм шиг санагдаад наа ингээд тэврээд тэгснээ ингээд тэврээд дуусны дараа за миний охин бити удаарай гэж хэлсэн байхгүй. Тэгээ тэр үе тэр үг надад амар сэтгэлд хүрээд тэгээ манай аав ингээд мэдсэн байна. Тэгтээ ингээд намайг арай ч үгүй байлгүй дээ. Миний охин гэд ингээд нэг хайрлаад хэлж чаддгүй шүү дээ. Чингэсэн юм шүү дээ гэж хэлж чадахгүй. Мэдсэн мөртлөө л ингээд чимээгүй намайг болчоосоо гэж төвчээд яваад байгаа юм гэж бодоод тэгээд би яг тэр үед гэрээсээ гараад надад нэг хэдэн ширхэг байсан. Тэгээд тэрийг шууд хуглаад тэгээд тэрнээс хойш огт хэрэглээгүй. Яг одоо би ийм хүн гэсэн тийм тодорхойлт миний хувьд яг тийм ойлголтын жоох эсрэг байдаг. Яагаад гэвэл нөгөө хүн өөрчлөгдөж явах хэвээр өөрийгөө засаж явах хэвээр гэж миний боддог. Илүү нээлттэй байдаг л да. Гэтэ яг энэ тийм ингээ очиод дуулах ч юм уу, хүмүүс ингээ таньдаг ч юм уу, эсвэл ингээ аав ээж хоёроор ингээ намайг мэдээл за пастор хүүхэд гээл тэ итгэгч ийм хүүхэд гэ бодохоор яг хүмүүсийг харахаар нэг хоёр туйлд хуваагдсан байдаг. Ихэвчлэн намайг сайн танихгүй хүмүүс зарим нь болохоор ингээ бүр амар за энэ ястай амар лаг хүүхэд би чамаас амар хэм хүлээж байгаа гэл ингээ уулзгаар ч юм уу тэ ингээ чи ястай амар мундаг шүү. Ястай лаг шүү гээл тэ ингээ амар хитгэл хүлээлгээл энэ өстэй ийм аваачтай юм чи ийм л ах хэвээр гэл. Тэгээ хүмүүсийн ямар ч доголдол байхгүй хэвээр өөсөйгөө байх хэвээр гэдэг ч юм. Тийм бодол байдаг юм шиг мэдрэгддэг. Нөгөө талаараа зарим хүмүүс болохоор би ер нь жоохон дуугүй хүн байхгүй. Тэгээд олон нийтийн газар байх амар хэцүү байдаг надаа. Ер нь нэлээд тогтгож байгаа жоохон зэжиг талдаа. Тэгээд би ямарсан ингээд нөгөө бүтэнсээ өдрөл цуглаанд явахдаа ингээд амар ядардаг байхгүй юу. Тэгээд хүмүүсийн дунд байхаараа л за нэг тэнд нэг 3 4 5 тэгээд их болчвол ингээд амар ядардаг ингээд чимээ шуугаанд ингээд яхаа мэдгүй хүмүүстэй мэдлэх амар хэцүү. Тэгээд айгу зөрж очиж мэдлэн өөрийгөө хүчилж ингэж харилцаанд ордог. Тэгээд заримдаа ихгүй байна. Заримдаа ядарсан те ингээд за ингээд нөх амар хүмүүс ингээ анзаарахгүй өөрөө ингээ байх үе байна. Тэр үед бол ингээд чимээгүй ингээд нэг газар очиод ингээ чимээгүй нэг болоод очиод ингээ гөлийгөө суучдаг. Тэнгүүд зарим хүмүүс харахтаа болохоор өөний яс их замтай, өөрийгөөс юугаа ботцсон. Энэ ястай энэ тэнд очиод нэг ганц хоёр дуу дуулсан чинь өстө өөрийгөө ингээ ботчих их замтай юм байна. Хүмүүсийг ялгаж харцдаг юм байна гэдэг ч юм уу. Тийм бодолтой байд юм лээ. Тэгээ би яг өнгөрсөн жил ер нь бол айгүй олон хүнээс тийм юм сонссон. Тэгээд миний дотор болохоор ерөөс тийм байхгүй. Тэгээд яг хөө тэгж хэлжсэн хүмүүст бол миний жоохон ойлгоосэй гэдэг ч юм уу тэгж яадаг зүйл болохоор хүн болгоо нөгөө адилхан байх боломжгүй штэ. Тэгтээ тэглээгээд би үргэлж ганцаараа чимээгүй суудаггүй. Тэнгүүт аль болох би нэг ойлгоосэй л гэж ер нь бол хүсэж байгаа. Ингээд чимээгүй тийм хүмүүс байдаг. Жохон дотор байх үедээ амардаг ч юм уу те. Хүмүүстэй ярилцах нь тэр хүмүүсийн том шалгуур байдаг ч юм уу. Тийм. Миний хувьд бол ер нь бол тийм байдаг. Тайзан дээр гарах ч гэсэн маш хэцүү. Өнгөрсөн яг 2 жилийн хугацаанд болохоор би ер нь бол гэр бүлээсээ тусдаа ингээд энэ тэнүүгээр сураад, ажиллаад, үйлчлээд ингээд амьдарч байгаа. Тэгээд гэр бүлтэйгээ яг хамт амьдрахгүй байгаад ингээд 2 жил болж байгаа. Тэгээ энэ хугацаанд ингээд энэ тэнүүгээр яваад айгүй олон зүйл сурсан, хэцүү үе зөндөө байсан. Тэгээд зүгээр өнөөдөр нэг жоохон миний сурч мэдсэн юмнаас ойлгосон зүйл гэх юм бол залуу хүмүүс ингээд бидний хувьд амар даруй байдал хамгийн нэгдүгээрт байх хэрэгтэй мэн гэдэг зүйлийг ойлгосон. Тэгээд даруй байдал нь тэр тусмаа яг нөгөө ахмад настай яг дээр байгаа хүмүүсээс одоо би 20-тай гэх юм бол 25-тай хүмүүстэй би харилцахдаа яаж харилцах вэ? 25-30-тай хүмүүстэй харилцахдаа би тэдний үгийг сонсох хэрэгтэй юм байна гэдгийг амар их ойлгосон. Тэгээ яг миний үеийн найзууд хамт үйлчилж байгаа хүмүүс гэл ингээд зарим хүмүүсийг сонсохоор ихэнх нь зарим нь ер нь бол одоо залуу насны нэг омог гэж байдаг ч тэг хүнд чинь нэг яадгий гэл би өөрийнхоороо хийн гэл ингээл тэгдэг. Яг энэ зөв зүйл заримдаа байгаа. Гэтэ ихэнхдээ яг өмнөх хүмүүсээ сонсож энийг яг нөгөө авах гэхийн ухаанаар ингэж байнга суралцаж, сонсож, ойлгож, үргэлж нээлттэй байх хэрэгтэй юм байна гэдэг
зүйлийг бол миний хувьд илүү их ойлгосон. Энэ 2 жилийн хугацаанд энийг ч гэсэн хэрэгжүүлэхийг маш хичээж байгаа тийм зүйл байна. Баяртай.